За амралтын өдрийн мэд төргийн үзэгчтэй TV5 телевизийн сурвалжлагыг одоо бурхан алдан хайрхан руу явж байна. За ингээд бид бас энд албаны тодорхой хүмүүстэй уулзаад зарим нэг мэдээллүүдийг хүргье. Яа гэсэн. За сайхан хаварч байна та. Сайхан хаварцгааж байна энэ өдрийн мэд. За бурхан алдан руу хайрхан руу хүмүүс одоо цагаан сараас хойш зорчигч их байна юу? За бид чинь шинийн 5-наас эхэлж энэ үрдэр үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд манай постор бол одоо нийтдээ нэг 70 гаруй тээврийн хэрэгсэл 250 гаруй иргэд аялагч нар, бараалгагч нар зорчоод байна да. Одоо өнөөдөр байдлаар тий. За хүмүүсийн одоо нөгөө энэ чинь ингээд дархан газар руу, онгон дагшин газар руу зорч байна. Ухамсар энэ хог шороо мороо хил ам таталж байна уу гайгүй юу? За бас нэг ганц нэгэн анхааруулах зүйл байна манай залуучуудаа. За хог шорооны хувьд яг ер нь нэг үе бодвол ухамсартай болчих. Бас тухайн хэмжээгээр аваад болцоогоороо буцаад аваа явдаг болчихаа. Одоо нэг замын нөхцөл байдал сая нэг хэд хоногийн өмнө цас орчлоо, халтргаа гулгаа ихтэй энэ дээр манай залуучууд жоо хурд хүчээд хааруулж хоорондох зайгаа барьж явахгүй бол одоо энэ манай хойдолд энэ хоошоо гарангууд Богдяны гүүр гээд байдаг аахгүй. Яг тэрэн дээр чинь болохоор нөгөө цаатлаасаа наатлаасаа хоёр ингээ бургасан шахацсан байдаг болохоос цаанаас гарч байгаа тээврийн хэрэгсэд эндээс явж байгаа тээврийн сойр харагдах зайн айгүй богино учраас тэн дээр ерөөсөө төрөнг амнаас ер нь эвгүй газар ганц нэг бий. Тэрэн дээр жоохон тооцоотой болгоомжтой л аялаараа л гэж ер нь би анхаарал сануулга ер нь хилээл байгаа. Халтаргаатай байгаа юм байна. Халтаргаа ер нь голгаатай байгаа шүү дээ. Одоо замны нөхцөл байдал тий. Манайх ингээд жил бүр удирдлын ачаалттай үед хаан гинтийн тусгай хамгаалтайгаа газартайгаа нийлж энэ постн дээр нэмэлт хүчээр давхар үүрэг гүйцэтгэдэг байгаа. Ер нь хавар намрын хураашил одоо энэ сар шин одоо шинэ жилийн баяр гэдэг юм уу тийм ачаалттай үед бид нар хамтарч ажилладаг байгууллагууд байгаа маа. За тий. За тэгвэл тэгээд хайрхан лугуу зорьсон хүмүүс их байгаа юм байна. Халтаргаа гулгаас голноос халтаргаа гулгаа тэгээд цааталт нөгөө босхын давааны ардлын нөгөө хэрлэн гол богдын гол хоёр дээр нэг цоорхоо үүсчихэд байгаа. Тэрийг бас сайн анхаарал авахгүй болол тий зорчих хүмүүс авахгүй болол тэрэн дээр очиод хоромс шишгээ зогсно гэж ямар байх биш. Бас тэрэн дээр жоохон давхар анхаараарай гэж бас сануулга зөвлөгөө өгөөл байгаа. Ер нь би бол гарсан хүн болгонд л хэлж байгаа тий. За баярлалаа ажлын амжилт. За баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье.